Байцгаана уу? Unimed International эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч А хулан байна. Өнөөдөр та бүхэндээ эмэгтэйчүүдийн гаргадаг алдаа буюу эмэгтэйчүүдийн одоо өөртөө буруу эмчилгээ хийдэг талаар тэр буруу хийсэн эмчилгээ нь ямар үр дүнд хүргэдэг талаар мэдээлэл хүргье. Нэгдүгээрт мэдээж антибиотикийн замбраагүй хэрэглээ. Энэ дан эмэгтэйчүүд ч гэлтгүй ер нь монголчуудын хувьд маш түгээмэл тохиолддог. За одоо өөрийнхөө өвчнийг өөрөө онцлоод антибиотик дандаа замбраагүй хэрэглэдэг. Өөрөө дур мэдэн антибиотикууд хэрэглэн. За мөн тэрийгээ яг нөгөө хэрэглэх ёстой хугацаагаар нь биш 2-3 хоног хэрэглээд шинж тэмдэгээ намдахаар нь хэрэглэхээ болно. За өөрөө дур мэдээд доошо цагаан гараад ингээд бие биенээсээ сонсоод янз бүрийн лаа авч өтрээгээр хийн. Шинж тэмдэг нь дарагдах юм уу эсвэл дарагдахгүй байх юм бол ч юм уу 2-3 хоноод нөгөө лаагаа хэрэглэхээ болждаг. Ийм нөгөө антибиотик өрөвслийн эсрэг гэмний замбраагүй хэрэглээ хамгийн их тохиолддог. Тэгэхээр антибиотикийг замбраагүй хэрэглэснээр аливаа өвчнийг дутуу эмчлэх. За энэ нь цаашлаад нөгөө антибиотикт мэдрэг чанараа ингээд алдах. Одоо ингээд зөнхлөн тохиолддог хүчтэй антибиотикнууд дэг ингээд хүмүүс өөрөө дураараа аваад хэрэглэчихсэн байдаг. Тэгэхээр бид нар дараа нь яг нөгөө тоочны өвчнөд нь тэр антибиотикийг хэрэглэх гэхээр нөгөө антибиотиктай мэдрэг биш болчихсон байдаг. Тэгэхээр ингээд нөгөө өвчнөө бүр дахиад дараагийн шатлалын бүр илүү хүчтэй антибиотик хэрэглэх шаардлага бий болдог. Хоёрдугаарт эмэгтэйчүүдийн дунд дотор угаалга буюу өтрээгээ ингээд дотор нь гараа ээж угаах маш их тохиолддог. Өтрээ маань болохоор өөрөө лактобацил буюу ашигтай бактерийн нөлөөгөөр хүчлэг ийм орчинтай байгаад ашигтай бактери нь хүчил ялгаруулад өөрөө ням бактери устгах үүрэгтэй. Гэтэл эмэгтэйчүүд маань өөрөө ингээд нөгөө цэвэрхэн байх гад дотор угаалга айгүй хийдэг. Дотор нь гараа игээд савандаа дугаачдаг. Тэгэхээр нөгөө лактобацил ашигтай бактериудаа бүгдийг нь өөрсдөө ингээд гараараа угаагаад тэгээ ямар ч нөгөө одоо тархлаа байхгүй болчдаг гэсэн үг. Тэгэхээр нөгөө гаднаас орж ирсэн ням бактери бүх юмнууд нь ямар ч юм контролгүй ингээд өсөж үржээд өтрээний өрөвслүүдийг их түгээмэл үүсгдэг шалтгаан болдог. Гуравдугаарт эмэгтэйчүүд маань даавар эмийг маш их зохисгүй хэрэглэдэг. Даавар болвол хүний биед маш тэнцвэртэй ийм төвшөнд байх хэвээр ритмтэй ялгардаг ийм зүйл. Тэгэхээр дааврын эмийг бол цаанаасаа одоо яг тийм өдрүүдэд тийм зориултаар хэрэглэнэ гэсэн ийм нарийн зохицуулга байдаг. Гэтэл эмэгтэйчүүд маань болохоор одоо жимснээс хамгаалах тоотой эмийг бие биенээсээ сонсоод ч юм уу шууд ингээд хизээж хамаагүй уугаад эхэлчихдэг. Тэрнээсээ болоод маш их цус алдайлт, биений минь ирэхгүй байх, аль эсвэл нөгөө жирэмснээс хамгаалах юм ууж байгаа буруу үедээ уусан учраас нөгөө жирэмсэн гэдгийг мэдгүй уух зэрэг ийм тохиолдлууд маш их ирдэг. За мөн түншлэн өтрээ цэвэрлэх, үрэл, за уйланхай, миом шимэгдүүлэх, наалт зэрэг батлагдаагүй, натлагдаагүй ийм хэрэгслүүдийг бие биенээсээ асуугаад аль эсвэл нөгөө сошиалаас олоод ингээд өөртөө дураараа хэрэгжилж байна. Ингэснээр болохоор уйланхай шимэгдүүлэх наалт наац ингээд уйланхайгаа одоо ирж харуулахгүй, хянуулахгүй явсаар байгаа томруулдаг. Миомын зангилаагаа томруулдаг. Цэвэршилтээс урьдчилан сэргийлнэ гэсэн янз бүрийн дааврын бэлтгэлүүд дураараа уудаг. Эдгээр нь болохоор умайн салстын хор тавдар, өндөвчний хор тавдрын эрсдлийг маш ихээр нэмэгдүүлдэг. Тэгэхээр эмэгтэйчүүд маань ерөнхийдөө батлагдаагүй, натлагдаагүй, их сурвалжин тодорхойгүй ийм хэрэгслийг бие биенээсээ асууж өөрсдөө хэрэглэхгүй байх хэрэгтэй. Эмчээс заавал зөвлөгөө авч явах хэрэгтэй. Unimed International эмнэлгийн эмэгтэйчүүд эмч А хулан та бүхэнд мэдээлэл хүргэлээ.